Сайн бацгаана уу хүүхдүүдээ. Бид өмнөх хичээлээр хүчлийн борооны тухай үзсэн байгаа. Тэгвэл гэрийнхаа даалгаврыг багшийнхаа хийсэнтэй харьцуулаарай. За гэрт сурах бичгийн 134-р хуудасны 1, 2, 3 дугаар асуултанд хариулах даалгавар өгсөн байгаа. За 1-р асуулт нь хүчлэг бороо гэж юу хэлэх вэ? Хүчлэг бороо ороход юу нөлөөлж байна вэ? За тэгвэл хүчлэг бороо гэдэг нь үйлдвэрийн утаа, машины утаа, яндангаас гарч буй утаа, мөн галтгуулын дэлбэрэлтээр үүссэн утаа нь хүчлэг бороо үүсгдэг бодис ялгардаг. Энэ дээр агаар дахь усны уртаа харилцан үйлчлээд газрын гадаргад тундас байдлаар буухыг хүчлэг бороо гинэ. За тэгвэл хүчлэг бороо ороход юу нөлөөлж байна вэ гэхээр үйлдвэр, машин, яндангаас гарч буй утаа, галтгуулын дэлбэрэлтээс үүсэж буй утаа нөлөөлөх нэ. За 2 дугаар асуулт нь хүчлэг бороо өөр ямар нөлөө үзүүлэх вэ? Үүнийг хэрхэн батлах вэ? За хөшөөг сайтар ажиглаарай хүүхдүүдээ. Энэ хөшөө яагаад өөрчлөгдсөн бэ? За учир шалтгааныг нь тайлбарлахын тулд бүгдээрээ туршилт хийж үзцгээе. Хөшөөний найрлаганд шохойн чулуу гантиг агуулсан байдаг. За энэ шохойн чулуун дээр хүчлэг орчинтой лимоны хүчлийн усамлаар тусаана. За хэрхэн өөрчлөгдөхийг сайтар ажиглаарай хүүхдүүдээ. За энэ шохойн чулуун дээр хүчлийн борооны оронд энэ лимоны хүчлийг авсан байгаа. За хүчлийн борооны нөлөөгөөр шохойн чулуу гантгаар хийсэн барилга байгууламж хөшөө тусгална элэгдэж муудаж өнгө зүсээ алддаг. Хүчлэг борооны нөлөөгөөр гантиг шохойн чулуугаар хийсэн барилгын өнгө үзэмж муудаж элэгдэж байна. За 3 дугаар асуулт. Ургамлын өсөлтөнд хүчлэг бороо хэрхэн нөлөөлөх вэ? За та нар гэртээ ургамлын өсөлтөнд хүчлэг бороо хэрхэн нөлөөлөх талаар таамаглал дэвшүүлсэн байгаа. За тэгвэл аливаа асуудлыг судлахдаа шинжлэх ухаанч арга барилтай болсон байх шаардлагатай. За энэ арга барилыг судлахын тулд шинжлэн судлах алгамын дагуу туршилтаа хийж явуулахыг байгалийн ухааны хичээлүүдийн туршилтаар үзүүлсэн байгаа. Шинжлэх ухаанч арга барилын 4 шат байдаг. Нэгдүгээрт нь таамаглал дэвшүүлэх, шин санаа гаргах, хоёрт нь шинжлэн судлах, ажлыг төлөвлөх, гуравт нь баримт нотлогоо гаргах, дөрөвт нь баримт нотлогоогоо гаргах, тайлагнах гэсэн шинжлэх ухаанч арга барилын 4 шат байдаг. За тэгвэл өнөөдрийн хичээлээр бүгдээрээ ургамлын өрний өсөлтөнд орчин хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг энэ 4 үе шатн дээрээ авч үзье. За нэгдүгээрт нь таамаглал дэвшүүлэх буюу шин санаа гаргах. За таамаглалыг дэвшүүлэхдээ үндэслэлтэй яагаад ингэж үзэж байна гэсэн учир шалтгаантай байдгаараа тааж хэлхээсээ ялгаатай байдаг. За тэгвэл энд ургамлын өрний өсөлтөнд түүнийг усалж байгаа орчин нөлөөлнө гэж таамагласан. За ямар орчин нөлөөлд юм бэ гэхээр хүчлэг, суурлаг, саармаг орчинд илүү хурдан ургана гэж таамаглалаа. За тэгвэл таамаглал нь үндэслэлтэй байх хэрэгтэй. Хүчлэг орчинд яагаад ургамал илүү хурдан ургаж байна вэ гэж авч утсан бэ гэхээр хүчлийн бороогоор усалсан ургамал ургадаггүй. Тэгвэл үрийн соёолтод хүчлийн бороо нөлөөлдөг юм болов уу гэж авч утсан. Хоёрдугаарт нь суурлаг орчинд яагаад авч утсан юм бэ гэхээр суурлаг орчноо хүчлэг орчиндаа харьцуулж авч утсан. Гуравт нь саармаг шинжтэй орчинд ургамал бүр илүү хурдан ургадаг. За тэгвэл 2 дугаарт нь шинжлэн судлах, ажлыг төлөвлөх. За энэ үе шатанд бол ажлаа төлөвлөх хэрэгтэй. Дээрх таамаглалаа батлахын тулд туршилтаа төлөвлөнө. Тэгвэл энэ туршилтанд 3 өөр орчинд ургамал нь аль орчинд илүү ургах вэ гэдгийг авч үзэх нэ. За таамаглалаа батлахын тулд ямар туршилт хийх, туршилтын үед өөрчлөх хэмжигдэхүүн болон юуг ажиглахаа тодорхойлох шаардлагатай байдаг. За тэгвэл юуг өөрчлөх
вэ гэхээр ургамал оргож байгаа суйрлаг, хүчлэг, саармаг орчин усаар усалж өөрчлөнө. Хоёрдугаарт нь юуг ажиглах вэ гэхээр ургамлын ургалт нь аль нь хурдан ургахыг харьцуулах. Гуравдугаарт нь тогтмол буюу ижил байлгах. 3 ижил сав авна. Заримны сав байж болно, мөн хуванцар сав байж болно. Сав нь ижил байна. Гэрэлтүүлэх тусахад тохиромжтой байх ёстой. За багш нь энд 3 ширхэг фильтрийн аяг авсан байгаа. Энэ аяганда фильтрийн цаас хийгээд дээр нь усаар чиглэж өгсөн. За ингээд 3 савтай үрээ гэрэлтүүлэхдээ орчинд тавина. 3 үр авсан учир шалтгаан нь 1 үр авбал өөхөх аюултай. Иймээс багш нь 3 үр авсан. За 1-р савтай үрийг саармаг шинжтэй усаар услана. 2-р савтай үрийг хүчлэг орчинтой буюу лимоны усаар услана. 3-р савтай үрийг суурлаг орчинтой буюу содтой усаар услана. За үүнийхээ дараа ажиглаж, өдөр бүр ажиглаж 2 хоног тутам тэмдэглэл хийж хүснэгтэнд бичих ёстой. За 3-р шат болох баримт нотлогоо гаргах. За энэ шатанд төлөвлөгөөний дагуу туршилтаа хийнэ. За туршилтаа хийхдээ эхлээд тохирох наривчлалтай хэмжилтээ хийх ёстой. Энд 3 өөр орчинтой усаар услахдаа ижил хэмжээтэй ус авах шаардлагатай. Дараа нь багаж төхөөрөмжөө зөв сонгох ёстой. За үүнд багш нь фильтрийн аяг, фильтрийн цаас 3 өөр орчинтой ус бэлтэж хийсэн мөн ижил үр авсан. За 3-дугаарт нь учирт болсгүй аюул эрсдлээс сэргийлэх. За үүнд шил савтайгаа болгоомжтой харьцах хэрэгтэй. Мөн шил саваа цонхны ирмэг дээр тавиул хэмтэх аюултай. Усаас сольж усалж болохгүй мөн. За төлөвлөгөөний дагуу туршилтаа хийсэн багш нь эхлээд 3 фильтрийн аягнда фильтрийн цаасаа хийгээд дээрээс нь усаар чиглээд 3 үрээ суулгаад 3 өөр орчинтой усаар усалсан. За ингэж төлөвлөгөөнийхөө дагуу туршилтаа хийсэн. За туршилтынхаа үр дүнг хүснэгтэн болон график байдгаар илэрхийлсэн. За хүснэгтэн байдлаар илэрхийлсэн нь анх усаар усалсан үр маань 2 хоногийн дараа 1.6 см болсон, 4 хоногийн дараа 2.7 см, 6 хоногийн дараа 5 см болж ургасан. Харин хүчлэг суурлаг усаар усалсан үр нь огт ургаагүй. За мөн диаграмаар илэрхийлсэн багш нь энд бол хэвтээ тэнхлэхийн дагуу саармаг, хүчлэг, суурлаг орчин авч үзсэн. Босоо тэнхлэхийн дагуу ургамлын өсөлтийг хэмжиж тэмдэглэсэн байгаа. За эндээс үзэхэд саармаг орчинтой ус нь 2 дахь өдөр 1.6 см, 4 дахь өдөр 2.7 см, 5 дахь өдөр 6 дахь өдөр 5 см болж өссөн. Харин хүчлэг, суурлаг усмал нь огт өөрчлөгдөөгүй. За дараагийн дугаарт нь баримт нотлогоогоо гаргах, тайлагнах. За баримт нотлогоогоо гаргах, тайлагнахтаа эхлээд твшүүлсэн таамаглалаа үр дүнтэйгээ харьцуулах хэрэгтэй. Анх бид нар хүчлэг, суурлаг, саармаг орчинд ургамал илүү ургана гэсэн таамаглал твшүүлсэн. Тэгвэл багшийн хийсэн судалгаанаас үзэхэд за энд анх бид нар үрээ тариа суулгасан байгаа. За эндээс үзэхэд саармаг шинжтэй усанд ургамлын үр маань 5 см болтол ургасан. Харин энэ хүчлэг, суурлаг усаар усалсан үр маань огт ургаагүй. За ингээд эндээс үзэхэд бидний анх дэвшүүлсэн таамаглалаас саармаг орчинд үр илүү ургана гэдэг нь батлагдсан. Харин хүчлийн усмал, суурийн усмал хоёрт усалсан үр маань ургаагүй учраас энэ нь батлагдаагүй. Үүнийг багш нь тохиромжтой аргаар илэрхийлсэн. За үүнээс дүгнж үзэхэд хүчлэг бороо ургамлын өсөлтөнд нөлөөлдөг болохыг батллаа. Хүчлэг усаар усалсан ургамал ургадаггүй байх нь тэгвэл усаар усалсан ургамал бол хамгийн сайн ургадаг байх нэ. Тэгвэл хүчлэг болон суурлаг усаар усалсан үр ургаагүй
Үүний учир шалтгаан нь ус бохирдсон байна. Тэгвэл усны бохирдол гэж юу хэлэх вэ хүүхдүүдээ? За усны бохирдол гэдэг нь ус хог хаягдал болон химийн бодисоор бохирдож шинж чанар нь өөрчлөгдөхийг усны бохирдол гинэ. За усны бохирдол нь химийн бохирдол, бактерийн бохирдол, механик бохирдол, физикийн бохирдол гэж ангилдаг. Химийн бохирдол нь нефть, нефтийн бүтээгдэхүүн, уул уурхай, хүнд металлаас болж бохирддог. Бактерийн бохирдолд 700 гаруй төрлийн вирус үүсгэгч бичил биетүүд байдаг. Механик бохирдолд нь илэс, хог хаягдал, үйлдвэрийн болон ахуйн хаягдал ордог. Физик бохирдолд нь цацраг идэвхт бодисууд мөн дулааны бохирдол ордог. За эдгээр бохирдлыг бохир ус цэвэрлэх байгууламжаар цэвэрлэдэг. Мөн усыг буцалгаж хэрэглэх нь хамгийн тохиромжтой арга байдаг. За усны бохирдол нь хог хаягдлаас болж ус бохирддог. Мөн хүний хүчин зүйлсээс болж ус бохирддог. Жишээлбэл усанд машинаа угаах, усанд юмаа угаах, хогоо хаях. За байгалийн хүчин зүйлсээс гэдэг нь шар усны үерээс болж бас ус бохирддог. За газрын хөрсний бохирдлоос болж ус бохирддог. За тэгвэл ус бохирдуулагчийг тодорхойлцгоё бүгдээрээ. За 3 шилэн аяганда ус хийн, 1-р нь, 2-р нь усны орчин универсал индикатор ашиглан тодорхойлно. За 3 шилэн аягтаа лимоны хүчил, машины хөдөлгүүрийн дос, угаалгын нунтаг дээрээ усаа хийгээд орчинг нь хэрхэн өөрчлөгдөхийг харьцуулах. За багш нь бохирдуулагчаар лимоны хүчил, машины хөдөлгүүрийн дос, угаалгын нунтаг авсан байгаа. За эхлээд бүгдээрээ усныхаа орчинг тодорхойлцгоё. За ус саармаг орчинтой байна. За одоо саармаг орчинтой усан дээрээ угаалгын нунтагны орчинг тодорхойлоод хий. За угаалгын нунтаг суурлаг орчинтой байна. За усан дээрээ угаалгын нунтгаа хийгээд орчинг нь тодорхойлъё. За ингээд суурлаг орчинтой байна. За тэгвэл усанд юмаа угааж болохгүй байх нэ хүүхдүүдээ. Ус саармаг орчинтой, усан дээр угаалгын нунтаг хийхэд суурлаг орчинтой болж орчин нь өөрчлөгдсөн байна. Иймээс ус бохирдсон байна. За усан дээрээ одоо хүчлэг орчинтой усмал буюу лимоны хүчлийг нэмье. За лимоны хүчил нь хүчлэг орчинтой. За усан дээрээ нэмэхэд ус хүчлэг орчинтой болж бохирдсон байна. За үүнээс үзэхэд ус руу үйлдвэрийн хог хаягдал ороход хүчлэг орчинтой болсон байх нэ. За дараа нь усан дээрээ машины хөдөлгүүрийн дос хий. За дос сул суурлаг орчинтой. За усан дээрээ тосоо нэмье. За орчныг нь тодорхойлоход суурлаг орчинтой байна. За иймээс ус суурлаг орчинтой болж бохирдсон байна. Та нар усанд машинаа угааж болохгүй байх нэ. За үүнээс дүгнж үзэхэд анх бол ус саармаг орчинтой байсан, лимоны хүчил бол хүчлэг орчинтой байсан, машины хөдөлгүүр угаалгын нунтаг нь суурлаг орчинтой байсан. За нэмсний дараа бохирдуулагч нэмсний дараа үзэхэд лимоны хүчлэг нь хүчлэг, машины хөдөлгүүрийн дос угаалгын нунтаг нь суурлаг орчинтой болсон. За ингээд орчин өөрчлөгдсөн болохоор ус бохирдсон байсан. За усны орчин өөрчлөгдсөн бол ус бохирддог байх нэ.
Ус бохирдвол хэрэглээний цэвэр ус хомсдно. За тэгвэл өдөр тутам хэрэглэдэг усны хэрэглээг авч үзье. За орон сууцнд амьдардаг нэг гэр бүл өдөрт 400-аас 450 литр ус хэрэглэдэг. Их хэмжээний нойлын султуурт их хэмжээний зарцуулалтаа татварга 1 удаа 12-оос 13 литр ус хэрэглэдэг. Бага хэмжээний зарцуулалтаа татварга 1 удаа 4-ээс 5 литр ус зарцуулдаг. За өглөө оройд 2 удаа 3 ам бүлттэй өрхийн гишүүд усаар шүдээ угааснаар 1 сард 1000 литр усыг зарцуулдаг. Тэгвэл аягаар шүдээ угааснаар сард 108 литр ус хэрэглэнэ. За ус зөвхөн ундаа болоо зогсохгүй улс ардын аж ахуйн бүхий салбарт өргөн хэрэглэдэг. Жишээлбэл 1 литр нефть олборлоход 10 литр ус хэрэглэдэг. 1 кг цаас боловсруулахад 200 литр ус хэрэглэдэг. 1 кг ноосон даавуу үйлдвэрлэхэд 600 литр усыг хэрэглэдэг. За иймээс усаа бохирдлоос хамгаалах хэрэгтэй. За бүгдээрээ өнөөдрийнхөө хичээлийг баттгаад дараах дасгалыг ажилцгаая. За ургамлын өсөлтөнд хүчлэг бороо хэрхэн нөлөөлөх вэ? Ургамал ургах таатай орчин бий болгоно. Ургамал ургахад сайн нөлөөтэй, ургамал ургахад ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй, ургамал ургахад сөрөг нөлөөтэй. За тэгвэл хүүхдүүдээ ургамлын өсөлтөнд хүчлэг бороо ургамал ургахад сөрөг нөлөөтэй байх нэ. Хүчлэг бороо барилга болон хөшөө дурсгалд хэрхэн нөлөөлөх вэ? За өнөөдөр хүчлэг бороо барилга хөшөөд хэрхэн нөлөөлөхийг туршилтаар судалж үзсэн бид нар. За тэгэхээр шохоогоор хийдэг тул хүчлэг бороонд амархан уусч эвдэрхнэ. За голын усанд хувцас угаах нь усны ямар бохирдлыг үүсгэх вэ? За уусдаг хаягдлыг үсгэнэ. За дараах зурагт ямар бохирдлын талаар үзүүлсэнийг тодорхойлно. За энд хүүхдүүдэд үйлдвэрийн хаягдлаар ус бохирдож байна. За усны бохирдол өссөн байх нэ. За гэрийн даалгаварт Монгол орны усны бохирдлын талаар түүнээс сэргийлэх арга замын талаар зурагт хуудас бэлтгэрээ. За дараах зургийг ажиглан агаарын бохирдуулагчдыг нэрлэнэ. Дараах зургийг ажиглан усны бохирдлын шалтгааныг бичнэ. Энэ зургийг ажиглаад хүчлэг бороо ургамлын өсөлт хөгжилтөнд хэрхэн нөлөөлөх байна вэ гэдэг талаар бичээрэй хүүхдүүдээ. За өнөөдрийнхөө хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Гараа барихгүй мэндэлж байгаарай.